Надад түүний ядч нэг удаа өмсөж байсан хувцс хэрэгтэй. Угааж болохгүй. Бас хэсэг ус түүний нандгинж явдаг нэг зүйл хэрэгтэй. Бейсболын бэлэ байж болох уу? Бэлэ, тоглоом юу ч байсан болно. Гол нь түүний нандгиндаг зүйл хэрэгтэй. Таны зан үйл үнэхэр бүдэх болов? Мөнгө буцаая гэж хийж надад хэлж байгаагүй юм шүү. За ямар өвдөө? Өртөд хар. Юу гэмээр байна да? Гайхалтай байгаа биз? Миний бодлоор хар бас тэнэг чихмэл хүүхэлтэй байгаа биз? Үнэн хитийдсэн тэнэг хүүхэлтэй. Хар бас тийм. Тэврээд үз. Битгий нэрлэх охин минь. Алуу охин минь. Хүү минь мөн гэж юу? Хүү минь би чамайг ямар их санав? Залуу минь үнтэй тэнэг хүүхэлтэйний гарт нь ядч хүрээд үз. Хонгор наадах доошинтай хоёлаа төр ярилцъя. Үгүй би аль хэдийн шийдсэн. Майн үлдсэн хагасан шүү. Баяр хүргэе охин минь. Хүү одоо та нарих. Тэгэхээр одоо их хэрэглэх заавартай орцгоох уу та. Башингийн үнцэг болон бүрт хүүгийн сүнслэг болмор шингэсэн. Тиймээс хүүгийн инэрэг байшингаар дүүрэн бий. Байшин дотроо бол хүүхэлтэй тэр ирчмийг дамжуулагч гүүр юм. Харин гадагшаа гарах юм бол энэ өрдөөл хүүхэлтэй. Яагаад гэдгийг мэдэхгүй юм. Таны наа зааварчилгааны анхааруулах хэсгийг нэг л урт жигсаал болох юм шиг санагдаад байх юм. Ердөө ганц. Өдөр түнтэй өнгөрүүлэх хугацааг энэ элсэн цагны нэг талаас хэдрүүлж болохгүй. Хизээч. Цаг дуусмагс хайрцагт нь буцаач юм. Маргааш хүртэл дахин гаргаж болохгүй шүү. Цагийг хэдрүүлээд байвал юу болох вэ? Миний энэ бүтээл хэрэглэхэд сайхан ч гэсэн буруу хэрэглэвэл дунтуулах аюултай. Хэрвээ дөрмийг банк зөрчөөд байвал улам бүр гүнзгий донтолж оюун санаа алдна. Цаашилбал бүр аюултай. Та нар хүүхэлтэйг жинхэнэ гэдэгт итгэхэд хүрнэ. Хүүхэлтэнд гар хүрээгүй байсан ч энэ ажиллаж үйлчлдэг болно. Тэгээд хүүхдэд тохиолдсон бүх зүйлийг мартна. Өөд бас нэгэн ч санахгүй. Намайг хөлсөснөж санахгүй ч мэднэ. Бүрд ордвол энэ хүүхэлтэй та нарын муу муха дурсамж бүрийг булшилж сайн гэрэлгээтэй худлах уургаар дүүгэн. Ядаж би хариуцлага хүлээхгүй сайхан юм. Учир нь би аюулгүй ажиллагааны зааварчилгаа хэлсэн шүү. За хоол ирлээ мангаарай. Оо сайн. Яста мундаг ах уу минь. Энэ амттай байна уу? За ээжингүү дахиад нэг ганц салбар идчих.
Гэд амаангаарай. Өстө сайн байна мундаг шүү. Хинэрсний хараач аав нь хүрээд ирсэн байна. Өглөөний минь. Чи дахиад түнтэй шүнжин байсан юм уу? Хүүгийн оршуулгын ёслолын үеэр чамтай ярьж байснаа гинэт би сая саналаа. Амьдрал заримдаа хэрцгий харгас байдаг гэж би хэлж байсан да. Хамгийн хэцүү гүнд нь байсан ч бид хамтдаа л мацаж гарч чадна шүү дээ. Хонгор минь чи бараг л бүгдийг мартсан болол та. Тэгэхэд би чимэл гониглохгүй бол би чиний төлөө уулыг нурааж усыг эргүүлэхэж бэлэн байна гэж хэлж байсан шүү дээ. Гэтэл одоо бүгд эсрэгээр болцсон байх шүү дээ. Харин ч би илүүтэйгээр гонж хутраад байх юм. Одоо чи надад юу юунаас илүү хэрэгтэй вэ? Хамтдаа энэ бүгдийг давж туулъя. Үгүй бол мөр мөрө хөөцгөөе. Гой хонгор минь ядч нэг мэлэлт. Ийхүн оршуулгын ёслол билээ. Наад хүүхэлтэй яг одоо буцааж хайрцагт хий. Би яагаад хүүгээ хайрцагт хийнэ гэж? Учир нь чиний хүү биш болохоор. Үгүй болооч чи намайг өвтгөөд байх шүү дээ. Чи ч бас намайг өвтгөж байна. Гой чи яах гээд байгаа юм бэ? Чамайг гадагшаа гаргана. Гартаа юу барьсныг чинь харуулмаар байна. Эхнэр минь хүүхэлдээндээ солиотой биш л донтсон байсан. Тэгээд би аргаа бараад хүүхэлдэг нь нуучихсан. Гэтэл эхнэр минь дэсээгүй. Нэг өдөр орж ирэхэд тэр минь судсаанчихсан байсан. Хэлсэнчлэн энэ бүгдэд чинь би хариуцлага хүлээхгүй. Үгүй би зөвхөн хайр тэгээл буцааж амаар нь. Түүнийгүйгээр би амьдрч чадахгүй. Надад түүний ядч нэг удаа өмсөж байсан хувцас хэрэгтэй. Угааж болохгүй. Бас түүний үс, түүний үргэлж нанд гэж авч явдаг нэгэн эд зүйл хэрэгтэй. Хонгор минь намайг үнэхээр уучлаарай. Хонгор минь намайга үнэхээр уучлаа. Би чамдаа дахиж хизээч ийм зүйл хийхгүй. Амлаж байна. Таны хүүхэлтэй яг ажил нь биз дээ. Мөнгө буцааж авъя гэж хинч надад хэлж байгаагүй юм шүү. Киноны нэр Хүүхэлдээ хийгч. Орчуулсан Гэрэлбат, дуу оруулсан Гэрэлбат, дууны найруулагч Гэрэлбат. 2021 оны 2 сарын 8-ны өдөр. Өчүүхэн миний энэ бүтээлийг дуустал нь тухлан үзсэн та бүхэндээ маш их баярлалаа.